За та бүхний амрыг ирье. Би хонгор ирээдүйн хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Алтан цэцэг байна. Манай Дархан уул аймгийн Хонгор сумын хонгор ирээдүйн хадгаламж зээлийн хоршоонд 2015 онд 16 гишүүнтэйгээр 1 сая төгрөгийн хөрөнгөтэйгээр байгуулагдж байсан. Түүнээс хойш одоо 300 гаруй гишүүнтэй болж үйл ажиллагаа маань тогтворчсон. За манай хадгаламж зээлийн хоршооны одоо гол онцлог нь сумынхан иргэдэд санхүүгийн үйлчлэгийг түргэн шуурхай тодорхой шалгуургүй итгэлцэл дээр тулгуурлан санхүүгийн хэрэгцээг нь ханган ажилладаг. Манай байгууллага 2023 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр шалгалсан явдалд бид нар маш их таатай байна. Татвар төлөх нь бол эх оронч үзэл юм. Бидний төлсөн татвар эргээд сум орны хөгжилд бодиттой хувь нэмэр оруулахт бид бүхэн бахархаж байдаг. За ингээд та бүхэндээ татвар төлөгчдийн өдрийн баярыг мэндийг хүргэн ажлын өндөр амжилт хүсье.